За Монгол Эдийн засгийн газраас одоо жилдээ 2 удаа мал тооллого явдаг. За одоо хагас жилийн мал тооллогоор баруун урт сумын одоо цэцэдрийн хамгийн газраас 4 групп гараа явж байна. За мөн хяналтын тоогоор бид бүхэн одоо айлууд дээр ажиллаж явж байна. За энэ жилийн хувьд бол одоо хагас жилийн тоонд одоо нийт малчдын 20% буюу одоо 350 гаруй айл сонгогдсон. Одоо 4 группийн маань хүмүүс бага ахлаад гараа явж байна. Одоо ингээд бид бүхэн одоо 8 дугаар эгийн засаг дараах аз жаргалын хахалсан группийн одоо айл дээр ирээд одоо 3 дахь групп дээр ирээд өнөөдөр ажиллаж байна. За манай 4 группийн одоо ажлын эсвэл бүгдээрээ айлуудынхаа малыг усаа бичлэг хийж явж байгаа. Тэгэхдээ бид нөгөө гар утсаараа бичиж байгаа учраас бид бүхэн бас айл болохоо өндөр пикселтэй, нэгтрэлтэй ийм камераар одоо араас нь одоо бичлэг юмнуудыг хийгээд стандарт хангаж гэнэ үү, шаардлага хангаж гэнэ үгүй юу гэдэг дээр хяналт тавиад давхар ажиллаа явуучих. Хэлтэй юм аа. Тийм ч одоо тэгээд 195. Гоо 195 бол одоо байхгүй шүү. Чи 30 л болж байна. Хүн чи 25-ыг авчирлаа. Оны одоо оноос 20-ыг авчираас сүүлд явах чинь 5-ыг аваа. 25-ыг л авсан баха. За манай группийн хувьд одоо 60 өрхөөр орохоор явж байна. Одоогийн байдлаар нэг 80%-тайгаар 4 дахь хоног дээр явж байна. Хагас жилийн тоолгоны хувьд бол төврийн аргаар нийт өрхийн нэг 20%-т нь явдаг тооллого байгаа. Үүнээр хагас жилийн хугацаанд төл болон малын хорогдол, малын одоо зарцуулалтын хувьд тоо мэдээлэл авдаг ийм тооллого байгаа. Иргэдээс ярьж байгаа саналын хувьд бол малжуулах төсөл болон 23 оноос хойш мал хорогдсон байхгүй байгаа. Ийм зүйлүүдээр одоо сумын төсөв болон хөдөлмөр халамжаас цугж байгаа төсөл арга хэмжээнүүдэд хамрагдах малчны орлогоо нэмэгдүүлэх тал дээр л хамгийн их санал хүсэлтүүдийг хэлж байна. За 105 гоноо. За Сайхан сонсож байна. мал сайхан тарга авч байна. 3 дугаар группийн ахтад отгос миний бий. Баруун урт сумын 3 дугаар эгийн засаг дараа харт хөтгчээр одоо надад тоо бүртгэжээр 8 дугаагийн зохион байгуулагч инх сайхан гэдэг. Баруун 4 5 6 7 8 22 29-тэй 29-дээр 22 адилгүй 22 Яман 22 11 үе.